За өнөөдөр би та бүхэнд 10 дугаар бодлогыг танилцуулах гэж байна. Хүүхдтэйгээ хамт суугаад ярилцаад үзээрэй. За энэ бодлогыг ер нь бараг 2 дугаар ангиад төгссөн одоо 2 дугаар ангийн сүүл үед за тэгээд дээрэс нь 3, 4, 5 дугаар ангийн хүүхд бол чөлөөтэй бодох боломжтой шүү. За өнөөдрийн бодлого нэг айлын хонь нөгөө айлынхаас 3 дахин олон, нэгдүгээр айл 30 хонь, хоёрдугаар айл 35 хонь нэмж худалдаж авахад нэгдүгээр нь хоёрдугаар айлаас 2 дахин их хоньтой болов. Айл бүрд анх хэдэн хонь байсан бэ гэсэн ийм бодлого байна. За энэ бодлогыг бодохын тулд загвараа зуръя. Тэгэхээр энд хоёр нөхцөл байна. Эхлээд нэгдүгээр айл, хоёрдугаар айл хоёр бол бие биенээсээ 3 дахин олон хоньтой гэсэн энэ нөхцөл зурагдаж байна. За дараа нь тэр хоёр айл хоёулаа хонь худалдаж авсан байна. Тэгэхээр нэгдүгээр айл нь 30 хонь худалдаж авсан байгаа. Хоёрдугаар айл нь 35 хонь худалдаж авсан байгаа. За ингэж худалдаж авахад нэгдүгээрх нь хоёрдугаараас 2 дахин олон болсон гэж байгаа. Түрүүнд 3 дахин олон байсан бол одоо 2 дахин олон болох нэ. За бидний олох ёстой зүйл бол анх айл бүрт байсан хоньны тоог олох нэ. За одоо энэ бодлогынхаа бодолтыг хий. Энэ бодлогын бодолт бол энэ загвар дээрээс бараг шууд харагдах боломжтой. Тийм учраас загвар дээр сайн ажиллах хэрэгтэй юм байна. За тэгэхээр манай бодлогын нөхцөл дээр бол нэгдүгээр айл нь хоёрдугаар айлаас 2 дахин их хоньтой болов гэж байгаа. Тэгэхээр одоогийн байгаа байдал нь бол энэ нэг хавтан дээр 35-ыг нэмсэн нь одоо хоёрдугаар айл дээр бол 2 дахин олон болцсон байгаа гэсэн үг. Тэгэхээр хоёрдугаар айлаа 2 дахин олон болгож байгаагаар зураг зураад үзэх юм бол яг дээр нь зэрэгцүүлээ зураад үзье. Нэг хавтангаа 2 хавтан болгоно, 35-а 70 болгоно. Ингэж 2 дахин олон болно. Энэ хоёр зураг маань ижилхэн байх ёстой. Хоньны тоо нь яагаад гэвэл одоо айл бүрийн хоньны нэгдүгээр айлын хоньны тоог л зурж байгаа учраас энэ хоёр бол яг ижилхэн байх ёстой. За тэгэхээр энэ хоёр ижилхэн юм бол одоо зурган дээрээс нэг зүйл харагдаж байгаа. Энэ 70 хоньны тоо бол нэг хавтан дээр 30-ыг нэмсэнтэй бол тэнцүү байж таарна. Хоёулаа нэгдүгээр айлын хонь учраас. Тэгэхээр эндээс бол бодлтын санаа гарч ирж байгаа. За тэгэхээр нэг хавтан нь 40 хоньыг төлөөлж байна гэдэг нь харагдаж байгаа. Яагаад гэвэл нэг хавтан дээр 30-ыг нэмсэн нь 70-таа тэнцүү байгаа юм бол нэг хавтан 40 хоньыг төлөөлж байна гэж харагдаж байгаа. За тэгвэл нэгдүгээр айл нь анх 120 хоньтой байсан. Хоёрдугаар айл нь 40 хоньтой байсан. Яагаад гэвэл нэг хавтан нь 40 хонь байгаа. За ингээд олох зүйлээ олчиж байгаа юм. Нэгдүгээр айл нь 120 хоньтой, хоёрдугаар айл нь 40 хоньтойг олдчихж байгаамаа. За одоо бодлтыг зөв эсхийг шалгая. Тэгэхээр эхний нөхцөл ёсоор бол 120-ыг 40 туугаар 3 дахин олон байж чадчихээн. Дараа нь одоо худалдан авалт хийсний дараа нэгдүгээр айл нь 150 хоньтой болно, хоёрдугаар айл нь 75 хоньтой болно. Тэгээ 150-ыг 75 туваахаар 2 дахин их хоньтой гэдэг ингээд бодлогын нөхцөлийг хангаж байгаа учраас энэ одоо бодлогыг зөв бодсон байна. За одоо тэгэхээр та бүхэн бас яг энэ бодлогыг хүүхдтэйгээ хамтарч бодохдоо хамгийн гол анхаарал хандуулах зүйл бол тэр бодолтоо хийгээд тэр 2 дугаар айлын хоньыг 2 дахин ихсгэж зурж байгаа хэсэг бол энэ бодлогыг бодох хамгийн чухал шийдэл юм байнамаа. Тийм учраас тэрийг сайн ойлгуулах, тэрийг яагаад тэгж болж байгаа талаар цаа ярилцах нь бол энэ бодлогын хамгийн одоо үр дүнтэй хэсэг юм аа. За ингээд та бүхэнд амжилт хүсье.